Сайн бацааны үзэгчдээ нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. За энэ удаагийнхаа дугаараар та бүхнийг хаалц дулааны урлагийн ертөнцид одоо цойлон гарч ирж байгаа нэгэн төрөл буюу жүжицүгийн талаар за тэр дундаа Монголд хөгжлийн талаар нэвтрүүлгийг бэлтгэн хөрөх гэж байна. Тэгэхээр яг энэ амралтын өдрүүдэд бас Монгол улсын 6 дахь удаагийн жүжицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монголын үйлдвэрчин хөвлөс соёлын төв ордонд бол зохион байгуулагдаж байгаа юм. За тэгээд дэлхий дахинд бол сүүлийн үед маш хурдцтай хөгжиж байгаа хаалц дулааны урлагийн нэг төрөл бас энэ жүжицүгийн ертөнцөөр үзэж та бүхнийг аялуулах гэж байна. Ингээд нэвтрүүлэгт анхаарлаа хандуулна. Зургаат удаагийн жүжицү улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэгээд өнгөрсөн 5 жил зохион байгуулагдчихсан байдал 6 дахь жил дээр хэрхэн өөрчлөгдөж байгаа бол ямар бас дэвшлүүд гарсан бэ? За анх 2000 онд одоо бүх юм шүүгчнэр шин, тамирчид шин, үзэгчид шин, бүхэл юм шин эхэлж улсын аваргууд 6 дахь жилийн улсын аварга хийж байна. За энэ улсын аварга маань одоо жилээс жил өргөн бүрэлдэхүүнтэй жүжицү барилдаг хүүхдүүдийн тоо олширч эхэлж байна л да. Яг энэ бас жүжицүгийн бас нэг жижигхэн хөгжлийг бас харуулж байгаа зүйлийг тамирчдын тоогоор. За тэгээд өнгөрсөн жилээс Арабын жүжицүгийн холбоо Монголын жүжицүгийн холбоотой хамтарч одоо энэ улсын аваргалаар тэмцээн 2 дахь жилийн зохион байгуулах гэж байна. За Арабын жүжицүгийн холбоо яаж хамтарч байна вэ гэхээр эндээс Монголоос шалгарсан тодорхой тооны тамирчдыг, аваргуудыг одоо бүх зардлын дагаа одоо даатгал, онгоц нийтээс одоо юу гэдэг юм бэ? Тэмцээн орлон ордог тэр тамирчдын нэг зардал гаргахгүй тийм тамирчдыг донгоц одоо Абу Дабигийн одоо шилдэгүүдийн дэлхийн аварга гэж болдог. Яг бүх орнуудын аваргуудыг дуудаж энэ дэлхийн аваргууд байдаг. Өнгөрсөн жил маань 11 хүн оролцсон. За энэ жил манай тэмцээн одоо 50,000 долларын шагналын сан буюу одоо 6 тамирчны нийт зардал таагдахаар энэ улсын аварга тэмцээн энэ жил зохион байгуулсан. Өнгөрсөн жил 88,000 бол 11 хүний зардал таахаар энэ болсон. Мөн жилийн тэмцээн маань бас нэг онцлог нь багийн шилдэг багууд бас тусгай Арабын зохион холбооноос тодорхой хэмжээний одоо мөнгөний шагналуудыг олгогдож байгаа ч гэх юм уу. Ер нь одоо энэ Монголын зохион холбоотой хамтарч энэ улсын аварга ингэж хамтарснаар нэлээд бас өргөн хүн хамрах ч юм уу бас улстай олон улсад цацагдах байдал нэлээд хөргөсөж байгаа тэмцээний хувьд. За тэгэл яг өнгөрсөн жил Монгол, Япон, Солонгос, Хятад гэсэн улсууд яг энэ тэмцээнүүдийг авч ирсэн. За энэ жил Азийн бас зарим орнууд эмгэгцэн Хятад дээр хасагдсан байгаа нөтөн зохион байгуулалтаас шалтгаалсан байх гэж ойлгож байгаа. Ер нь жүжицүг хэрхэн яаж хөгжиж хэдэн жилийн жүжицүгийн туршлага нь ямар байна? Тэр оролцогчийн хүрээ ямар байна уу? За тэгээд гадаадд оролцох тэмцээнд ямар байна уу? Яг тэр шилдэгдэн дэлхийн аваргад ирэх хэмжээний тамирчин тэр оронд байна уу гэдгийг нэг харна л та. Тэгээд хоёр талд хөгжлийнхэн цараараа харна. Тэгээд эдгээр жил манайхан Эсний Азийн наадамд нэлээд өндөр сайн оролцсон, 2 алтан медаль хүртсэн. За тэгээд Азийн аваргуудаа нэлээд амжилттай оролцсон. Зүүн Азийн наадамд нэлээд олон медалийг хүртсэн. За энэ тамирчдын шалгуур бол энэ бол хангасан баг. Тэгээд бас энэ тогтмол дандаа дэлхийн аварга бүх юмд оролцож яадаг гэдэг үгнээс Монголд энэ тэмцээн зохион байгуулалтын санал нэт ирсэн. Тэгээд бид нар сандыг дуртай хүлээж аваад ингээд анхны тэмцээн нээгээд тэгээд бас өнгөрсөн жилийн шалгуурт бас тэнцсэн гэж ойлгож байгаа. Тэгээд нэлээд өндөр шалгуурууд тавьдаг л да. Одоо шууд телевиз явах хэвээр тэгээд сурталчилгааны ингэж явах хэвээр 4 сарын бүртгэлээ эхлүүлсэн байх хэвээр ч гэдэг юм уу. Тэгээд яг одоо өнөөдрийн бол бас манай улсаас бэрхшээлтэй юмуд нэлээд ажиглаж байна л да. Одоо ингээд 9 сарын өмнө товлцсон манай холбоо товлоод спортын төвөрдөндөө ингээд зарлцсан байсан. Гэсэн хэдиж он гарангуудаа одоо тухайн одоо тэр байгууллагаас ингээд том төрлийнхөө холбоотыг тэмцээний календарыг уншихаж оруулаад одоо манайх одоо өөр газар их жишээний ч юм ингээд яг нэг олон улсын өмнө жилийн төлөв одоо жилийн өмнө гардаг төлөвлөгөө нь олон улсын төлөвлөгөө жоохон зөрчилдөх ингээд танах яга заа солигдож байгаа юм байна гэдэг хүнд асуудал. Энэ нь болохоор одоо
Мэдээж Монголын спорт жоохон муу манай спорт гэдэг маань Монголын спорт тийм учраас жоохон сөрөг тийм үзэгдэл байна. Гэхдээ бол яг нь тэмцээн оролдоо сайхан болдгоор болох гэж бодож байна. Ерөнхийдөө яг энэ байдал нөгөө олимпийн бус төрлүүд дээр нэлээд ажиглагддаг шүү дээ. Олимпийн төрлөөр төлөв анхаардаг ялцчихгүй илүү дэмжлэгтэй байдаг. Тэгэхээр жижигцүү бүхийн хувьд цаашдаа ямар илүү боломжууд байна? Жижигцүү өөрөө дэлхийд айгуугаар хөгждөг л дөө. Яг яаж хөгжиж байна вэхээр ерөөсөө нийтийн биеийн тамиртал руугаа айгуу анхаарч хүмүүс тэнгэр хичээлдэг. Спортын хоёр чиглэлээр урсгалаа гэж. Гол нь нийтийн биеийн тамирталд хүмүүс нь дасгал хөдөлгөөн гэдэг жижигцүүгээр олж авдаг. Тэр талаар айгуу өндөр хөгжөөд улс орнууд анхаарад хоёр дахь юм бол одоо манайх одоо 2018 оны Азийн тоглолтын спортын төрлөөр орчлоо. Энэ маань нэлээд одоо том зүйл л дээ. Азийн олимпиад орж ийнэ гэдэг маань цаашаа энэ спортын бас гэрэл тэрэд нэлээд харагдаж байгаа. Жижигцүү Монгол хөгжөөд за их биш ч гэсэндээ бас баггүй хугацаа өнгөрчлөө. Тэгээд яг энэ хугацаанд ер нь ямар хүмүүс их голтой хичээлээ сонирхож байна. Ялангуяа сүүлийн үед одоо холимог тулааны төрлийг сонирхож байгаа тамирчид бол энэ төрлөөр хичээлэх зайлшгүй шаардлага байгаанаас олон олж өнгөрсөн тэмцээндээс харагдаж байна. Жижигцгийн бас нэг хөгжиж байгаа бас нэг шалгуур нь холимог талын төрөл жижигцгийн тамирчдын айгу давмгайлах байдал ч гэх юм уу одоо жижигцгээр хичээлж байгаа тамирчид нэлээд одоо ялт байгуулах ч юм уу тийм үзэгдлүүд бий болсон. Энэ талаасаа нэлээд тамирчид энэ жижигц рүү орж ирэх. За мөн одоо энэ өөрөө одоо Азийн тоглолтын хөтөлбөрт орсон, дэлхийн наадмын хөтөлбөрт орсон ч гэдэг юм уу World Games гэдэг олимпиад төрлүүд наадам байдаг шүү дээ. Тэрний хөтөлбөрт орсон. Ингээд хүмүүс нөө тамирчин талаас хичээлэх нь айгу бас ихсэж эхэлж байна. Ялангуяа Монгол анх бид нарыг жудогийн залуучууд энэ спортыг Монгол одоо үүсгийгээл манай хэдэн жудогийн найз нар үеийн залуучууд ингээл эхэлж ирсэн. Тэгэл гол жудогийн тамирчтай түшгэлж явж ирсэн. Ерөнхийдөө жудогийн холбоон дээр түшгэлж явсан ийм л холбоо л доо. Бүсний ангилуудын та бид бас тодорхой мэдээлэл нөгөөч ямар бүснээс эхлээд аль бүс хүртлээ хэдэн жилийн хугацаа яаж бүсээ ахивал. Монголд бас ингээд одоо олон нийт ч юм уу ингээд жижигцэг аяга өндөр хөгжиж харж магадгүй л дээ. Яг бидний хувьд үнэхээр одоо хүүхдэр байгаа гэж ойлгож байна. Монголд одоо том бүстэй, хар бүстэй одоо 2 хүн байна. За бор бүстэй нэг 3 хүн байна. Ягаан бүстэй нэг за нэг 6 7 8 хүн байна. За англи гадаад байгаа улсууд оролцвол за тэгээд хөгөстэй Монголд одоо гол тэмцээн бол одоо хөгөсний тэмцээн явагдаж байна. Хөгөс гэдэг маань одоо дээр нь 3 бүс байгааг ойлгочих хэрэгтэй. Хөгөс гэдэг нь ерөнхийдөө бас яг хөгөс гэдэг маань яг тамирчин хэмжээнд очсон тийм бүс. Таал өөр хар бүстэй юм шүү дээ. Тэгэхээр хар бүсийг авахын тулд ямар хугацаа зарцуулсан яг хар бүс олох нь мэдээж олон улсын холбооноос энийг яадаг бах те тодорхой шалгуур тавьж. Тэ ер нь хар бүстэй байж хүн актем байгуулах эрхээ авдаг. Одоо клуб байгуулна гэж. Хар бүстэй өөрөө хар бүсэнд бэлдэж эхэлдэг. Манай Монгол Америк Барзил тийм багш нарын удирдлагын дор манай клубуд явж байсан. Тэгээд одоо 2007 оноос шинэ спортоор хичээллээ гэдэг чинь нэлээд хугацааг үзлээ. Тэгээд өнгөрсөн жил Грект болсон олон сургалтаараа манай багш энэ хар бусыг болгосон. Энэ багш маань бас өнөөдөр өцгдөр Монголд буулаа. Тэгээд одоо шүүгчийн сургалт зохион байгуулна. Олон улсын шүүгчийн сургалт зохион байгуулна. За мөн одоо энэ клуб дээр бэлтгэл сургалтаа хийж мөн зэрэгдээ багсан тамирчтай бүсийг олгох чинь энэ хүү байдлаар одоо ажилд ирсэн. 2015 он Монголын тамирчдын хувьд бол бас энэ амжилттай жил байсан гэж хэлж болох бах. Тэгээд түрүүн бас тад урж ирсэн дэлхийн арга шалгуулт хэмжээнд амжилттай оролцсон гэдэг. 2015 өнгөрсөн онд бол Монгол одоо 40 гаруй медалыг гаднаас авсан байлаа. Тэгээд 2013 15 онд 40 гаруй медаль авч ирсэн. Одоо нийт гаднаас манайх одоо 200 гаруй медаль авцсан гэж явж байна. Энэ олон жилийн хугацаанд. 15 оны хувьд одоо дэлхийн арга шалгуулт одоо яг шилдэгүүдийн дэлхийн арга шалгуулт 11 хүн оролцсон байна. Тэндээс одоо Эрхэн Баяр аварга маань алт авлаа. Азар Арслан маань ахмадын ангилуудад алт авлаа. За тэгээ нийт одоо 6 алт медаль, 1 мөнгөн медаль, 1 хүрэл медаль өрцсөн юм амжилттай ирсэн. За тэгээ Азийн аварга шалгуулт тэмцээн, Зөв Азийн аварга тэмцээнд нэлээд амжилттай оролцлоо. Мөн одоо бүсний ангилгөө дэлхийн аварга шалгуулт тэмцээн одоо ямар ч бүсний нэг яг жингээр яваад жудо шиг гэсэн үг. Тим жингээр яваад Тайланд болсон, сүүлд болсон дэлхийн аварга тэмцээнээс 2 эмэгтэй тавьчин марш хүрэл медаль артаж одоо дэлхийн ранк нэлээд дээгүүр бичигдэж эхэлж одоо дэлхийн ранк хэлж байгаа одоо ирэх 2017 оны дэлхийн тоглолтод одоо яг тэр ранкаараа тамирчид өргөдөж оролцсон. Монголын жижигцэн холбоо олон улсын холбоонд хизээ хэлсэн. За хамтдаа бас хэлжсэн улс орнуудын хөгжил одоогийн байдлаар ямар вэ? Нэг жилийн дотор 40 медаль аавна гэдэг бол зүгээр миний бодож байгаагаар маш өндөр амжилт болов гэж бодож байна. За манайх яг 2007 оноос за 8 он 10 оноос улсын арга тэмцээн зохион байгуулсан. 10 оноос бас ерөнхийдөө ингээд жоохон хөгжиж эхэлсэн. За манайх хөгжлийн хувьд ер нь жоохон гайгүй явж байгаа. Гэхдээ юм бол айгүй одоо хөлд орж байгаа хөгжгөл одоо гүйтэл бас нэлээд зай байна. Гүйдэг юм бол за улс орнууд ерөнхийдөө анхаарат эхэллээ л дээ. Одоо Казак гэхэд одоо Барзилаас 2 мэрэгжилт аваад нодон жил очиж исэн Азийн тоглолтод орсон улс орнууд айгүй анхаарат эхэллээ. Хятадууд нэлээд анхаарч эхэлж байна. За Солонгос, Японуудын хөгжлөд одоо манайхыг одоо нэлээд орхих тал руугаа болж байна. За ялангуяа Арабын нэгдсэн Эмират улс бол үнэхээр одоо жижигцүүд бол
маш том хөрөнгө хийж одоо жижигцүүгээр баг номер одоо топ спорт том болгож эхэлж байна. 10 жилийн хөтөлбөрт оруулж байна. Цэрэг цагдаагийн өдөрт хичээлэх аль бисны 2 цаг хичээлэх тийм төрөл болгочлоо. Одоо тийм 530 хар бустай барьцаал ажиллаж байна. Одоо эх жил одоо энэ онд 700 болгоно гэж хэлээ. Сая одоо хүүхдүүдийн тэмцээний хүртэл одоо хамгийн олон хүүхдүүд оролцсон тэмцээн гэдэг генсийг бүртгүүлж илээ. Хичээний чим Арабын нэгдсэн улсын жижигцүүд одоо маш том хөрөнгө оруулалт хийж маш том зүйлийг хийж байгаа. Сая дэлхийн аваргаар ихэтэл нэг алт 2 мөнгө нэг хүрэл медаль хүртсэн. Спортын хөгжлийн төлөө явж байгаа хүн манад хэр олон байна ер нь? Одоо яг жижигцүүг сонирхож байгаа жижигцүүгээр яг орцсон. Жижигцүүд нэг сар юм уу 3 сар ичгэд ер нь энэ спортоос гарч чаддаг л дээ хүн. Яг одоо нэг юмд хүн донтно гэдэг шүү дээ. Яг спорт жижигцүүгээр 3 сар ичгэд энэ донтдог. Яг энэ шиг жижигцүүгээр хичээлж байгаа хүмүүс эргээд энэ спорт айгуу дэмжих хандлага айгуу их байна. Урагшаалаад үзэгч та бүхнийг жижигцүүгийн Монгол улсын 2 удаагийн аварга 2015 оны дэлхийн аварга шалгуулах хэмжээс хүрэл медаль хүртсэн. За эмэгтэй тамирчдын төлөө бас цэцэгтэй уулзах гэж байна. Би одоо 2014 оны 4 сараас хойш хичээлж байгаа. Жижигцүүхөөр өмнө нь олж удаа хөрөх хичээлдэг байсан. Тэгээд гэр бүлтэй олцоод хэсэг хугацааны дараа жижигцүү хөрөх хичээлээд одоо 2 жилийн өмнө үзэж байна. Дэлхийн аваргадаа бол 2 дахь удаага орсон байгаа. Эхлээд хичээлж эхлэн гутаа 14 оны 4 сараас хичээлж эхлэн гутаа 6 сард нь Америкт болсон дэлхийн аваргад очоод 3 хожоод хүрэл медалаас мултарсан. Тэгээд энэ жил ерөнхийдөө 15 онд медаль авах гэсэн зорилгоор очоод хүрэл авсан. Улсын аваргад бол 3 дахь удаага оролцож байна. Энэ жил хасах 70 кг-аар. Улсын аваргын өрсөлдөөр ер нь жилээр их тусан нэмэгдэж байна уу? Ямар хүн? Ер нь бол өмнөх жил бол гайгүй байсан. Өнгөрсөн жил жоохон хэцүү чанга болсон. Тэгээд опендо яалтчгүй дээжингийнхаа аврагт хожигдоод мөнгө медаль авсан. Тэгээд энэ жил ер нь бол бүх чингдээ орсон нөгөө опенд төрүүлсэн хүмүүст опендо гайгүй үзэж ирэх авна л гэж бодож байгаа. Тийм. Жудо барилдаж агаад жижигцүү рүү орж ирэхэд одоо ямар хүндрэл бэрхшээлтэй тал нь юу байв? Аль эсвэл огт хүндрэл бэрхшээлгүй илүү бүр хялбар байсан уу? Ер нь бол жижигцүү хөргөчлөхэд хялбар амар байдаг. Одоо жоохон нэг юу гэх юм бол хэцүү тал гэх юм бол жоохон нөгөө нэг одоо энэ жудо хүнд спортоор хичээлдэг байсан хүмүүс фитнест яваад нэг за хөдөлгөөний дутагдлаа арилгая гэж бодоод фитнест явсч ерөөсөө тэр юм болохгүй. Тийм болохоор болд эрдэм багш нараа ирээд за би багшаа жижигцүү хийж үзье тэгэл жижигцүү хийгээ 3 хоногийн дараа жижигцүүг улсын аварга болж ирсэн 2014 оны 3 сарын 20-нд болж ирсэн баха. Тэгээ 3 хоногийн дараа жижигцүү улсын аваргад ороод төрүүлээл урамшаал за ерөөсөө би энийгээр явуул зүгээр юм байна. Тэгээд тэгэнгүүтээ яг тэ хөрсөн үн чи 2 сарын дараа болох дэлхийн аваргад нь явна гээл. Тэгээд нэг хүрлээс мултарчаад жоохон харамсаал тэгжсэн. Гэхдээ бол жижигцүү бол нөгөө нэг бүсний ангиллаар байдаг болохоор яалтчгүй хичээсэн жилээс шалтгаалж хүмүүсийн амжилт нь харагдаж идэг. Дэлхийн дэвжээ ер нь хэр чанга байна? Ер нь бол энэ жил сайн байгаа гайгүй бэртэй байгаа гэж бодоод очиод барилцсан чи яг энэ жил нөгөө нэг 60-аас барилцсан грек хүн алт авсан. Би тэрнтэй зооны аваргын төлөө барилдаад 2 оноо авчаад за ингээл хоцох байх гэдэгсэн. Жохон тактикийн алдаа буруу хийгээд
эдвенжер торгуулаар хожигдоо тэгээ ялагдсан тэр хүүхэн маань илт аврагын төлөө илт ялж алт авсан хэрвээ тэр гэсэн бол боломж байсан. Тэрэн дээр жоохон харамсал. Гэхдээ 16 онд очиж дагаад их ингэж бодож байгаа. Тийм. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд жижитсу хийдэг хүмүүсийн тоо бол харьцангуй олширч байна гэдгийг бол ярьж байгаа. Тэгээд эмэгтэй тамирчдын хувьд бас ам бүлхэр олоолаа болж чинь хэрхэн нэмэгдэж чинь энгийн хүмүүс их орж ирж гин үү? Эсвэл бол одоо чамтай адилхан жудоо чөлөөт айлын спортын төрөлд дэжсэн эмэгтэйчүүд наашаа орж ирж гин үү? Энэ бэлтгэл энэ төр хийхэд бас бэлтгэл хангагчаас эхлээд тамирчид бол асуудал байдаг штэ. Тэр тал дээр ямар хөө байдлаар яаж зохицсон? Одоохондоо яг жижигцүү ингээд дайнч хийгээд идэх хүмүүсийн тоо цөөхөн байгаа. Эмэгтэй Монголдоо бол нэг гарын 5 уранд л багтаж байна да. Тэгээд их хвчлэн эрэгтэй хүмүүстэйгээ барилдаж бэлтгэлээ хангадаг байгаа. Ер нь бол зүгээр өмнө нь жудоо барилддаггүй байсан хүмүүс ерөнхийдөө анхны шатнтаа суралцаа сонирхоод байдаг болсон. Тийм. 2016 он тавьж байгаа зорилго нь юу вэ? Одоо эсний их наадамдаа төрөл ямар ч улсын арга гайгаа оролцож чинь төрүүлжүүл нэг хідэн тэмцээний ирэх аавда тэр бүгдээ цаашаа зорилготой айл явчих гэж бодож байгаа. Улсын авраг дээр ер нь яг чиний жинд чиний бүсний ангилалд өрсөлдөгч хэр олон? Би чинь одоо цэнхэр бүсний ангилалд бага штэ. Цэнхэр бүсний сая дэлхийн ард хүрдэл авчирээд багшаасаа 4 дахь 6-аас авсан. Утахгүй ягаан бүсэн лөө орно гэсэн. Манай жингийнхэд нөгөө нэг жудогийн хүүхдүүд орж ирээд амар бяртаа тэг жодоогоор барилдах гээд жоохон хэцүү байдаг. Жижигцүү яг хийдэг хүмүүс болохоор парктерд ороо барилдчихдаг. Жодоогийнхан босоогоос л тэгэл барилдах гээд байдаг. Тэр нь жоохон хэцүү төвхтөө байдаг. Ер нь бол хүчтэй өсөлтөгч нар байдаг шүү жодогийн хүүхдүүд. Ер нь гэхдээ нөгөө эмэгтэй хүн ийм тулааны спорт барилдаа нар явахад гоо сайхны үед бол бас эрсдэл их байдаг шүү дээ. Золиос их гардаг. Жижигцүү дээр чи бас урд нь жудо хийдэг байсан хүн. Жижигцүү болоод ирэх энэ хоёрын яалгаа эмэгтэй хүн дээр яаж ажиллагдаж байгаа? Жудоогоос илүү гайгүй шүү дээ. Хамаагүй партерын барилдаан хийдэг болохоор бэртэл гэмтэл багтаа гайгүй. Ерөнхийдөө гар хүзүүнд боон гарт өчн тэр утгаараа хүмүүс жоохон хэцүү гэж ойлгодог байх. Үгүй ер нь гайгүй ямар ч эрсдэлгүй спорт хийх болно шүү. Тийм. Би ялалтаа сайн хийгээд барилдах юм бол гайгүй. Айгуу төвчээртэй болдог. Гарт өчлөө гэх тэрийг өгөхгүй уддаг ч юм уу. Хоолоонд нь боотлоо гэхэд болт өгөхгүй уддаг ямар ч гэсэн гүргэр болдог. За эрх амралтын өдрөд жижигцэн холбооны улсын авраг шалгаруулалт 6 дахь удаагийн тэмцээн Монголын үрдэл төрчний явлын соёлын төв ордонд болох гэж байгаа. Тэгээд үүнтэй холбоотойгоос Арабын нэгдсэн Эмират улсын жижигцэн холбооны ерөнхий шүүгч Бразил мэрэгчлэлт манай улсад ирээд байгаа юм байна. Та бүхэнтэй уулзъя. За хүрэлцэн танд баярлалаа. Тэгээ Монголд ирсэн зорилго нь бас ямар байгаа лахуудаа ирж гинөө. I'm Alex Paz. Намайг Alex Paz гэдэг би Бразилийн жижигцэн хар бүстэй дөрвөн дан олон улсын шүүгч Арабын нэгдсэн Эмиратын жижигцэн холбооны ерөнхий шүүгч Монголын жижигцэн холбооны нарийн бичиг бололт эрдэнэтэй 3-4 жилийн өмнө танилцсан. Тэгээд энэ Монголд ирээс өгсөн хүсэлт олоудаа тавьсан ирж шүүгчдэд семинар тавиараа гэсэн. Тэгээд одоо хатагаар ирж семинар тавья. Come here in Mongolia. Жижигцэн Бразилаас үзэлтэй. Тэгээд анхаас яаж үсэж исэн бэ? Ер нь бас манай энэ Азийн улсад одоо өндөр хөгжих боломж
The jiu-jitsu started a long time ago with За яг анх бол яаж эхэлсэн бэ гэхээр Маэда Японоос ирээд Бразилд байхдаа Карлос Грейси жижигцүү заасан байдаг. Тэгээд ерөнхийдөө бол явцсан ингээд дамжиж хөгжсөөр байгаад ерөнхийдөө яг үсрэнгүй яаж хөгжсөн гэхээр 90-ад оны сүүлээр холимог тулаан одоо зурагтаар гарч эхлэнгүүт хүмүүс жижиг биетэй хүн, том биетэй хүнтэй яг адилхан хэмжээний одоо техникийн тусламжтайгаар одоо тулаан хийж барилдаж болоод байгааг басна улмаас одоо их одоо түгээмэл болж ирсэн хүн болгон сонирхож эхэлсэн. За одоо Америкт бол маш түргэн одоо хөгжсөн. Бразил мэдээж Бразил маш тэмцээн болдог. Америкт хөгжсөн байгаа найз нөхдүүд бол айгүй Бразилийн жижигцүүгээр хичээлдэг найз нөхдүүд байдаг. Европ бас адилхан. За Азад бол одоо дөнгөж л хөгжиж эхэлж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол 5 жилийн дараа гэхэд маш том болох байхаа. Ерөнхийдөө бол маш одоо эрүүл сайн амьдралын хэв маяг бол өгдгөр юуны төрөөр онцлогтой байхаа. Тэгээ өөрөөсөө ихтэй байх, бие зүг авч явах, эрүүл байх те. Тэрийг л их онцолж байна л да тэр талыг нь. What I say for the problems you more confident. I think this. За өргөлүүлээд үзэгч та бүхний Монголын жижигцэн холбооны ажилтан Батэлэгтэй уулзуулын өөрөөс Тамирчин. Тэгээд улсын аваар шалгаруулах тэмцээн энэ жил ер нь хэр цар өрөөтэй болж байна. Мэдээж хэрэг бас нөгөө тодорхой хэмжээ 6 жилдээ болж байгаа учраас урд өмнө оролцож исэн оролцогчдын ур чадвар нэмэгдсэн байж таараа үүнийг дагаад өрсөлдөө бас ширүүсэх болов уу гэж таамаглаж байна. За өрсөлдөөн бол ширүүн байх болно. За цар өрөө яг 100 гаруй тамирчин арай ихссэн байгаа. Тэгээд энэ жилийн онцлог нь гэвэл мастерс англи дээр маш олон тамирчин бүртгүүлсэн байгаа. Яг цэвэр жижигцүүгээр хичээлж эхэлсэн хүмүүс одоо энэ жилээс тэмцээнд орж эхэлж байгаа. Жижигцүү бол одоо энэ нөгөө тулааны тэр дундаа бүх барилдаа гэдэг жудо самбч гэдэг юм. Эднэрээс бүр өмнө үссэн гэсэн юм түүх байт юм лээ. Түүхэн дээр нь тас бүхэн дэмэл мэдээл. За 10-аад оны үед Мицүү Маэда гэдэг одоо жудогийн үүсгэн байгуулагч Кана Жигорогийн шавь нь одоо Бразил руу цагаачилсан байдаг. Тэр хүн очиод жижигцүү Карлсон Грейси гэдэг хүн заасан байдаг. Тухайн үед жудо маань өөрөө жижигцүү гэдэг нэртэй байсан. Маэдаг явсны дараа жудо болсон. Маэда Бразилд очиход болохоор жудо гэж мэдээг байсан. Тэгээд Бразилд очиод хөгжиж явахдаа ингээд жижигцүүгээр нөлөөдөд яг хуу дүрм нь бол ингээд тухайн үед ямар байснараа ингээд хөгжөөд явсан. Бас 20-ад оны үед Василий Шепков гэдэг одоо Канажигийн бас нэг орос шиг байдаг. Бас Оросд очиод ингээд сам болоод ингээд хөгжсөн тийм төгөөр ийм жижигцүүж одоо сам гэсэн бүх өрсөлдүүд энэ бол ийм жижигцүүгээр хичээлсэн хүний бие болоо сэтгхүүд
Ер нь ямархуу онцлогтой байдлаар яаж хөгждөг юм бэ? Жишээлбэл одоо жудоогоор хичээлсэн хүний биеийн бүтэц хэлбэр нь чөлөөтөөр хичээлсэн хүнийхээс нэг арай өөр гэдэг ч юм уу. Ийм ялгаанууд бол спортын төрлүүдээр харагддаг шүү дээ. Хичээлсэн хүн дээрээ. Тэр жужицучд тий онцлог гэх. За би бол хувьдаа бол яг тэгш хөгждөг гэж боддог. Тэгтээ одоо биеийн гол хэсгээр бол нөгөө хөвтэй барилдаан байнга ажилладаг болохоор гол хэсгээр их чангардаг хөө тий. Монголд энгийн хүн энүүгээр хичээлж байгаа одоо тоо хэрхэн өөрчлөгдөж байна? Улсын аврах шалгаруулах тэмцээн зүгээр энгийн тэтгэнээр хичээлдэг хүмүүс оролцох бүрэн боломжтой байсан. Энэ жилийн улсын аврагт бол одоо хичээлэх хэсэгт маш их орж байгаа цагаан бүсны ангилалд. Тэгээд ерөнхийдөө бас энэ бүхий бас онцлогийг бас одоо тэр хичээлсэн нь үзүүлэх байхаа. Ер нь нөгөө бүснийх нь ангиллаар эсвэл насных нь ангиллаар аваад үзэхэд аль ангилалд нь илүү олон оролцогчтой байна. За Монголд бол ер нь цэнгэр бүсний ангилалд маш өрсөлдөөнтэй болдог. Тэгээ одоо тэгтээ цагаан бүсний яг одоо 3-аас 2 жил хичээлсэн жижигцгээр хичээлсэн хүмүүс одоо хоорондоо өрсөлдөнө. Одоо маш их уран барилтаанууд гарна. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. За Монголын жужицугийн тамирчид 2015 онд бас төв болоод дэлхийн хэмжээний том тэмцээнээс нийтдээ 40 гаруй медаль авсан юм сайхан амжилтыг үзүүлсэн жил болсон байна. 2016 онд ч гэсэн олон тэмцээн оролдоон тэр дундаа бас Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг Азийн элсний наадам за цаашлаад Азийн наадам хүртэл одоо хөтөлбөрт нь багтсан байгаа маань. Тэгэхээр энэ төрлөөр бол манай тамирчид амжилт цаашид үзүүлэх бүрэн боломжтойг харуулж байна. Тэгээд улсын аврах шалгаруулах тэмцээн нь бол 3 ангилал буюу өсвөрнаас за насанд хүрэгчид мастерс гэсэн ангиллаар явагдаж байгаа. Нийтдээ бараг 300 орчим тамирчин оролцож байгаа гэсэн мэдээллийг бол албаны их сурвалж өгч байна. Тэгээд сүүлийн үед бас манай залуучууд монголчууд бас холимог талааныг нэлээд сонирхох болсон. Тэгэхээр холимог талааны тамирчин бол бас зайлшгүй жужицугээр хичээлдэг байх шаардлагатай байдаг. Тэр утгаараас жужицу сонирхогч энгийн иргэдийн тоо бол бас өдрөөс өдөрт өсөж байна гэсэн мэдээллийг өгч байна. За нэмэлт цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар жужицу тэр дундаа Монголын жужицугийн ертөнцид болж байгаа үйл явдлыг та бүхэнд хүргэлээ хамт сонгогдсонд баярлалаа.